Монголын өмгөөлөлт холбооны гишүүн өмгөөлөгч Уу Хүрсөх би энэ сургалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргийн тухай ойлголтын талаарх мэдээлэл өгнө. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт бол Монгол улсын байгаль орчны аюулгүй байдлын үндэс суурь юм а. Энэ тусгаалж хамгаалаад байгаа газар нутг нь байгалийн нөөц баялаг хадгалах, унган төрхийг нь ирээдүйн хойч үедээ авч үлдэх зорилгыг агуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээнээс хамаарч газар бүрт байгаль хамгаалагчийн ажиллах хүчний тоо янз бүр байдаг. Ийм томоохон орон зайд байгаль хамгаалагч юм уу хүрээлэн буй орчны байцаагч эрэхтэй байгаль хамгаалагч нар хяналт тавин ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31-р зүйл зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналттай улсын байцаагчийн эрх үүрэгтэй бөгөөд дараах бүрэн эрхийг бол хэрэгжүүлнэ. Үүнд байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавьж илэрсэн зөрчлийг таслан зогсоох бүрэн эрхтэй. За аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, хууль зөрчсөн шижиг бүхий этгээдийн баримт бичиг, тээврийн хэрэгсэл, аа өгнөрийн зэвсэг, мод, ургамлын гаралтай эд зүйл үзлийг хийх түр уран авах бүрэн эрхтэй. За мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйл ажиллагааг түр зогсоох, шаардлага тавих, хугацаатай даалгавар өгөх бүрэн эрхийг эдэлнэ. За албан үүргээ гүйцэтгэхдээ дүрм товцос, ялгах тэмдэг, зэвсэг хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газар нутаг дотор үйлдэгдэж буй аливаа зөрчил бол хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт бол хамаарна. За үүнд байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бус ан, мод бэлтгэх, байгалийн ургамлыг бэлтгэх зэрэг үйлдэлүүдийг эрэгүү хуулийн 24-р бүлэгт заасан гэмт хэрэгээр зүйлчлэн шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал түүнтэй холбоотой эрүүгийн хуулийн зарим заалтуудыг танилцуулж байна. Монгол улсад 2020 оноос 2025 хүртэлх хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өндөр түвшинд байна. Энэ зөвхөн байгаль орчныг сүйтгэж зогсохгүй, нийгэм эдийн засгийн аюулгүй байдалд бодит эрсдлийг бол үүсгэж байна. 2020 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 622 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2025 оны эхний 9 сарын байдлаар 282 хэрэг, 2024 онд 480 хэрэг бүртгэгдээд байна. Хэдийгээр бууралт ажиглагдж байгаа хэдий ч хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, гэмт хэргийн нийт хэргийн 70% бол эзэлж байна. Хууль бусаар ан агнах. Эрэг үеийн тусгай ангийн 24/5 дахь зүйлд хууль бусаар ан агнах гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. 1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрлөгөөр ан амтан агнасан, барьсан, эсвэл ховор амтныг тусгай зөвшөөрлөгөөр агнасан, барьсан, зориудаар тижээн гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхэн эдийг хадгалсан, худалдсан, худалдаа авсан, тээвэрлсэн, гадаад улсад гаргасан ховор амтны чихмэл эд эрэхтэн тэдгээрийн гаралтай түүхэн эдийг цуглуулга хийвэл 5400-өөс 27000 нэгжтэй тэмцэх хэмжээгээр торгох, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. 2. Нэн ховор амтныг агнасан, барьсан, гаршуулсан, эсвэл амьдрах орчныг нь алдагдуулсан бол 100000-аас 40000 нэгжээр торгох, эсвэл 2-8 жил хүртэлх хорих ялтай. Эдгээр үйлдэлд ан агнуурын зөвшөөрлгүй байдал, хориотой арга хэрэгсэн байдал, тусгай хамгаалалттай бүсэд ан агнасан нөхцөл нь гэмт хэргийн гол шинжин юм. Хууль бусаар мод бэлтгэх. Мод бол байгаль орчны хамгийн чухал нөөцийн нэг. Гэвч жил бүр хууль бусаар мод бэлтгэл байгальд хийхэн хохирол учруулж байна. Эрэгүү үеийн 24-ийн 6 дугаар зүйл дараах байдлаар заасан байдаг. 1. Зөвшөөрлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчлэгээгүй мод, модон материалыг тээвэрлсэн, худалдаа авсан бол 450-аас 5400 нэгжтэй тэмцэх хэмжээгээр торгуулна. Эсвэл 240-оос 720 цагийн нийт тустай ажил, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх зорчигыг хязгаарлах ялтай. Энэхүү үйлдэлийг байнга бүлэглэж, эсвэл тусгай хамгаалалттай газар нутагт ойд үйлдсэн, эсвэл төрийн албан агч оролцсон бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялгаа ногдуулна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн бол үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 20,000-аас 120,000 нэгжээр торгуулна. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх. Эрэгүү хуулийн 24-8 дугаар зүйлд нэн ховор ургамал тэдгээрийн өвөр эрэхтнийг хууль бус зорилгоор түүсэн, хадгалсан, тээвэрлсэн бол 5400-өөс 27000 нэгжээр торгуулна. Эсвэл 1-5 жил хүртэлх хорих ялгаа ногдуулна гэж заасан. Хариуцлага ба урьдчилан сэргийлэлт. Хууль бусаар ан агнах, мод ургамал бэлтгэх гэмт хэрэгт хуулийн этгээд ч хувь хүнч хариуцлага хүлээнэ. Энэ хүрээнд байгаль орчны улсын байцаагчийн үүрэг бол гэмт хэргийн шинжийг таних, нотлох баримтыг зөв цуглуулах, бэхжүүлэх, сум орон нутгийн цагдаагийн байгууллагад тухай бүрэн мэдэгдэх нь чухал юм.
Хууль хүн бүр тэгш үйлчлэх учиртай. Байгаль хамгаалагчийн үүрэг бол зөвхөн зөрчил илрүүлэх бус, урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгэрүүлэх, орчны ажиглалтыг хийх шинжээч юм. Мөн хууль бус үйлдэлийг дасан зогсоох, нотлох баримтыг цаг алдалгүй зөв цуглуулах анхан шатны ажиглагч. Шинжлэгчдүүдийг цагдаагийн байгууллагт мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд тайлбар, мэдээлэл өгөх, хамтран ажиллах субъект болдог.